Хөтөлбөр орон нутгийн мэдээгээр үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн унтны усны 75% нь шаардлага хангаагүй учраас аймгийн хүн амын дунд амьсгалын зам болон хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны өвчлөл хамгийн өндөр тохиолдож байна. Улсын хэмжээнд унтны усны чанар аюулгүй адил онцгой анхаарах шаардлагатай 3 аймгийн тоонд Сүхбаатар аймаг багтжээ. Сүхбаатар аймгийн иргэдийн унтны усан дах фтор, магний, ураны найрлага усны стандартаас өндөр байдаг. Зөвхөн аймгийн хэмжээнд ураныг унд ахуйн зориултын 26 гүний хуудагт хэмжсэн дүнгээс харахад 11 худаг буюу 40% нь ураны агуулга өндөр гэж харжээ. Нийт хүн амын дунд амьсгалын болон хоол боловсруулах хэрэгтний тогтолцооны өвчлөл хамгийн өндөр байдаг. Үүний үндсэн суурь шалтгаануудын нэг нь унтны ус. За өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хэрэглэж байгаа унтны ус иргэдэд тулгамдж байгаа гол асуудал болоод байна. Сүхбаатар аймгийн хувьд бол яг унтны усны чанартай холбоотой өвчлөл бол бас харьцангуй бас нарийн судлагдаагүй. Гэхдээ бол хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны өвчлөл, тэрэн дотор одоо ходоод элэгдсэний өвчлөл, за шээс бэлгэсийн зам дотор бол бөөрийн өвчлөл, хүүхдүүдийн дунд ялангуяа шүдний өвчлөл, тэр дундаа одоо шүдний толгодох өвчлөл бол бусад улсын аймагуудтай харьцуулахад харьцан өндөр байдаг. Баруун урт сумын унд ахуйн усны нөөцийг анх 1982 онд тогтооход 27 жилийн нөөцтэй гэж гарч байжээ. Гэтэл хэрэглээ нэмэгдэж зөвхөн тус сумын иргэдийн хэрэглээг хангахын тулд 7 хоногт их усүрийн 3 гүний хутгаас 1300-аас 1500 м3 ус олборлож байна. За энэ нь тогтоосон нөөц дууссан бөгөөд усны нөөцийг дахин тодорхойлох шаардлагатайг харуулж байна. Энэ төсөл хэрэгжтэй холбоотой шинэ их усүрийг ахиж тодорхойлох одоо усны хэрэгцээ шаардлагатай байгаа. Тэгээд мэдээж усны нөөцөө бүрэн гүйцэд буюу тэжээлийн мужаар нь буюу усныхаа хаанаас их усрын тодорхой гараад ирэх юм бол усны ашиглалт нь бол цаашдаа энэ төхөөрөж одоо төслийн хүрээнд бол ус маань одоо иргэдэд эрүүл аюулгүй ус төгөөгнө л гэж ойлгож байгаа. Эхлээд баруун урт сумаас одоо эхлэхдээ ус цэвэршүүлэх байгууламжийг барих, за усны чанарыг технологи ашиглан одоо хянах гэсэн ийм хоёр төслийг баруун урт сумд хэрэгжүүлсэн. Баруун урт суманд хамгийн сүүлд 2018 онд унтны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтанд оруулжээ. 24 цаг тасралтгүй ажилладаг учраас ашиглалтын зардал өндөр. Хоногт боловсруулж байгаа усны 30%-ийг хаягдал болгодог. Мөн усанд дагуулгадж байгаа элементүүдийг нийтэд нь багасгаж шүүдэг зэрэг сул талтай байна. Цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа усны эрүүл ахуй чанарын шаардлага хангасан гэж үзэхэд хүндрэлтэй байна. Тиймээс бүгд найрамдах Солонгос улсын засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болжээ. За энэ төсөл нь Сүхбаатар аймгийн унтны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, мөн энэ салбарт шинэ технологиг нэвтрүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдана гэдгээрээ онцлог байна.